Сайн мэцэн үзэгчдээ энэ удаагийн тодруулга болоо эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа тодруулга болонд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн за их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээгээр хэлсэн за орлогч дараа батлагтай олзоод байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид бүхэн тантай өнөөдрийнхөө ярилцлагын сэдвийг бол одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн одоо нийт төрөлт оногдох хийсвэр төрөлт одоо КСРО гэдэг тийм ээ энэ төрөлт хичнээн хувьд нагж нь ер нь манайх энэ хийсвэр төрөлтийнхаа одоо хувийг жилээр ихсэн нэмэгдэж гинүү багасж гинүү гэдэг энэ асуудлаар. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бол өнгөрсөн 2014 онд бол 11145 эмэгтэй төрсэн байгаа. За энэний бол КСРО хагалгааны хувь маань 29.1% байгаа. За ер нь бол улс орон даяар бол КСРО хагалгааны хувь одоо сүүлийн 10 жилд бол баг зэрэг өсөх хандлагатай байгаа. Энэ маань юутай холбоотой гэхээр нийгмийн байдалтай, хувь хүмүүсийн эрүүл мэндийн ерөнхий суурь эрүүл мэндтэй холбоотой, за хавсарсан эмгэгтэй холбоотой, жирэмсний хүндрэлтэй холбоотой, төрөх үйл ажиллагааны хүндрэлтэй холбоотой ийм олон шалтгааны үндсэн дээр КСРО хагалгааны одоо нөлөөлөх хүчин зүйл маань олон байгаа. За давхар онцлогооны чадамж маань сайжирсантай холбоотойгоор эрт үед одоо эрсдлээс гэдэг юм хүндрэлээс сэргийлж хагалгаа орж КСРО хагалгаагаар төрдөг ийм онцлогууд байгаа болохоор КСРО хагалгааны хувь маань нэмэгдэх хандлагатай байгаад байна. За манай одоо үндэсний төвийн хувьд бол улсын хэмжээнд хүндэрсэн за зүрхний гажигтай дутуу төрөлт за мөн онц тодроогүй ийм хүндэрсэн жирэмснүүдийг авдаг болохоор манай хагалгааны хувь бол өсөх хандлагатай байна. За суурь эрүүл мэндийнх нь одоо эмэгтэйчүүдийн суурь эрүүл мэндийн байдлаас хамаарат хавсарсан эмгээс хамаарат жирэмслэлтийн явц хүндэрдэг ийм тохиолдлуудаас болж КСРО хагалгаа ордог ийм одоо шалтгаанууд байдаг. Тэгэхээр нийт одоо төрөлтмийн маань 29% эзэлж байна гэж байна л да. Тэгэхээр хийсвэр хагалгааг яг ямар үед одоо хийдгийг одоо энэ хавсарсан эмгэг тийм ээ суур өвчин эмгэг гэж за хүндрэлтэй төрөлт гэж зэрэгтэй гэдэг чинь тэгэхээр хувь хүний өөрийнх нь хүсэл дээр энэ одоо хагалгааг хийх боломжтой юу? За ер нь асуултын хойноос нь хариулчих гэж бодож байна. За хувь хүмүүсүүдийн одоо хагалгаа гэдэг маань л хүндэрсэн гэдэг юм уу ямар нэгэн хүний хүсэлтээр хийдэг зүйл биш л дээ. За энэ бас нэг нөлөөлөх гэдэг юм уу зүйлүүд байна. За хагалгааны маань туйлын буюу харьцангуй заалтууд гэж байдаг. За манай одоо КСРО хагалгааны хувийг аваад үзэх юм бол 29 гэж хэлсэн түрүүн. За энэний бүтцийг дотроо нь аваад үзэх юм бол дийлэнхтэй одоо 60-70% нь бол давтан КСРО хагалгааны умаатай сорвтой урд нь КСРО хагалгаагаар төрж ирсэн. Урд нь одоо хагалгаанд орж умаа дээр сорив үүссэн. Ийм тохиолдлууд бол дийлэнх хувийг эзэлж байдаг. За үнэхээр хавсарсан эмгэг жирэмслэлт хүндэрсэн даралт өндөртөө базлалт эхлэхээр одоо юу гэдгийг тархин цус харвчих га даралт ихсээд идэг тохиолдолд бол яралтай КСРО хагалгааны заалт болдог. За мөн одоо хөгжингөө орнуудад юу үр шилжүүлэн суулгаад ирсэн ийм хүмүүсүүдийн давтамж бас тоо хувь нэмэгдэж байгаа. Энэтэй холбоотойгоор бас КСРО хагалгаа ордог ийм заалтууд байгаа. Тэгэхээр хийсвэр хагалгааг одоо 3 удаа ч гэдэм үү 3 хийсвэр хагалгаагаар 3 удаа төрөх боломжтой гэсэн нэг эмэгтэйчүүдийн нүдийн яриа байдаг л та. Тэгэхээр яг энэ тоо 3 юм уу эсвэл хэдэн ч удаа төрж болох юм уу эсвэл тухайн хүний биеийн байдлаас шалтгаалах уу? За ер нь бол 15-6 жилийн өмнө бол намайг одоо залуу эмч багт ер нь бол КСРО хагалгаа 3 удаа л ордог гэсэн ийм ойлголт байсан. Тийм ч хандлагатай байсан. Сүүлийн үед бол хагалгааны техник за хагалгааны ойж байгаа материалаас хамаарат одоо 4-5 удаа КСРО хагалгаагаар төрж байгаа тохиолдлууд байна. Энэ бол айхтар одоо зөвхөн 3 удаа төрнө гэсэн ийм бол одоо нөлөөлөх хүчин зүйл биш болж байгаа. За мөн хувь хүмүүсүүдийнх нь одоо сорвчлтынх нь байдал за наалтц хагалгааны дараах наалтцаас хамаарат хэр зэрэг цаашд одоо дахиж жирэмслэх боломж байна уугүй юу гэдэг нөлөөлөх хүчин зүйлүүд бол байдаг. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн за их барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт бол одоо өдөрт одоо шинэ өнөөдөр гэх юм бол яг хичнээн эмэгтэй төрж гинөө.
за өчигдөр ч гэдэм хичнээн эмэгтэй төрсөн бэ. Яг өдөрт одоо хичнээн эмэгтэй төрөөд тэрний яг тэдэн гэд хэлүүлээ. За урд өдөр буюу 3-аас 4-ний шилжих өдөр бол нийтдээ өдөртөө 30 хүн төрсөн байгаа. За энэнээс 8 кейсэр хагалгаагаар төрсөн. Энэ маань бас л нэг 30 гаруй хувьтай л гэж үзнэ л дээ. Ер нь бол 20 гаруй хувьтай л гэж үзнэ. Ерөнхийдөө л яг нөгөө бүтцээр авч үзэх юм бол 6 нь буюу одоо дийлэнхүү тийм ээ 80% нь бол кейсэр хагалгааны заалттай давтан кейсэр хагалгаа умаадаа сорвтой гэдэг заалтаар кейсэр хагалгаа орсон. Ийм л байна да. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн төрөх насны эмэгтэйчүүд нөхөн өрчүүн насны эмэгтэйчүүдийн хувьд бол одоо эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ч гэдэг юм уу. За энэ кесарова хагалгааг хийлэхгүй өөрөөрөө төрөх тийм ээ байгалийн жамаараа төрөх энэ мэдлэг эрүүл мэндийн мэдлэг дутамгаас болж энэ хүмүүсийн эрүүл мэнд эсвэл жирэмслэх одоо төлөвлөгөөгүй байгаад жирэмсэлж гинөө эмгэлтэл тавьж байна. Яагаад хийсэр бэ? За ер нь бол эрүүл гэхээс эрүүл одоо хүүхд төрнө гэсэн манай ерөнхийдөө зарчим байдаг тийм ээ хүн болгон ярьдаг. Энэтэй холбоотойгоор суур эрүүл мэндийн мэдлэг за эрүүл мэндийн боловсрол бол эмэгтэйчүүдэд шаардлагатай байгааг сүүлийн жилүүд бол үнэхээр харуулж байна. За ялангуяа нийгмийн эрүүл мэнд тал руугаа за жирэмслэлтэй холбоотойгоор үүсдэг хүндрэлүүд гарч болох одоо зөөрүүд энэтэй холбоотойгоор мэдлэг мэргэжил дутмаг байгаа манай эмэгтэйчүүд тэр бол харагдаж байгаа. Энэ одоо танай эмнэлгийн хувьд юм уу? Эсвэл одоо энэ салбар хариуцсан байгууллага яам танай газар энэ дээр одоо яг ямар одоо арга хэмжээ авах ёстой гэж та дүгнж байна. За манай ер нь бол үндсэн үзүүлэлт нөгөө хийн дэгдэл, няраа дэгдэл гэж байдаг л да. Энэтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бол үнэхээр доктортой манайх бол үйл ажиллагаа сайжирч энэ үзүүлэлтүүд бол сайжирсан юм үзүүлэлтүүд байгаа. Гэвч одоо хичнээн эмч нарын гэдэг юм эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа сайхан жигдрээд явж байгаа, гарч байгаа хүндрэлүүдийг багасгаж байгаа ч гэсэн суур эрүүл мэнд ялангуяа нийгмийн эрүүл мэнд тал руугаа суур эмэгтэйчүүдийн маань суур эрүүл мэнд болон эрүүл мэндийнх нь боловсрол мэдээллийг сайн өгж тэр үедээ одоо юу гэдгийг хүндэрсэн гэдэг юм уу хүндрэгч байгаа одоо шин тэмдэг өгж байгаа үедээ эрт үед одоо эмнэлэгт ханддаг л байх шаардлагатай байна л да. Зүгээр ер нь бол одоо жирэмсэн болох төлөвлөгөө гэр бүл төлөвлөлт гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэр гэр бүл төлөвлөлтөнд бас өөрийгөө бэлдэх эмэгтэйчүүд маань өөрийгөө бэлдэх за одоо үр хүүхэд гарах цаг маань болсон гэж үзэх юм бол өөрийнхөө эрүүл мэндийг бэлдэх өөрийнхөө эрүүл мэндийг одоо шалгуур үзүүлэлтийг нь хангах тийм ээ. Ингэж байж одоо жирэмслэх үр хүүхэдтэй болох энэ нь бол одоо энэ эрсдлээс үүсгэж байгаа эрсдлээс өөрийгөө хамгаалж байна. За бас энэ хийсвэр хаалганы тог нэгээр ч гэсэн нэмэхгүй байх гэсэн. Тэр бол тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тэр бол үнэхээр өөрөө зөв асуулт асуулаа. Үнэхээр суур эрүүл мэнд за ямар нэгэн жирэмсэн болоход хавсарсан эмгийг урьдчилаад одоо эмчлүүлсэн байх ч гэдэг юм уу тийм ээ. За давхар одоо юу гэдгийг нөгөө суур эмгэгтэй гэдэг юм уу одоо үйл ажиллагааны алдагдaltaй одоо эргэтэн байх юм бол тэрийг тодорхой хэмжээгээр одоо сэдэрлийн дардаг, намжаадаг, урьдчилж эмчилгээ хийж иж одоо жирэмсэлдэг ийм төлөвлөгөөтэйгээр жирэмсэлдэг ийм тохиолдол байх ёстой л доо нийгэмд. Тэгэхээр одоо үр суулгалт гэж байна л да тийм ээ. Үр суулгаад за өндөр хөгжилтэй орнуудад ч тийм үү одоо манай улсад ч гэсэн үр суулгаж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо яг үр суулгасан тохиолдолд бол одоо энэ кесарова энэ хагалгаагаар төрөх ёстой юу? Ер нь бол нөгөө би түрүүн хэлсэн туйлын буюу харьцангуй заалт гэж байдаг. Төрөх үеийн одоо кейсэр хагалгааны. За энэ маань харьцангуй заалтад ордог. Энэ нь юу вэ нөхөр тодорхой хэмжээгээр одоо өөрөө жирэмсэлж чадахгүй байна. Хавсарсан эмгээг байна гэдэг юм уу суур ямар нэгэн өөрчлөлт байгаа болол одоо гадны нөлөөгөөр гэдэг юм уу уруу шилний хөвгт чинь бий болж байгаа шүү дээ. Үр шилжүүлэн суулгаж яах гэсэн үг. Тийм байгаад байгаа болохоор тэрийг бол одоо нэгд санхүүгийн талаас өндөр өртөгтэй эмчилгээний үр дүнд жирэмсэлж байна. Хоёрт тэр суур эрүүл мэнд маань өөрөө жирэмслэх боломжгүй байгаа болохоор энэ нэг нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа болохоор кейсэр хагалгааны заалт болж байна л гэж үздэг. А гэхдээ туйлын буюу одоо шууд
одоо үр шилжүүлэн суулгасан хүн маань кейсүр хагалгаагаар төрнө гэсэн одоо туйлын заалт биш. Тодруулга булангийн энэ удаагийн дугаарт маань за их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн за эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Батулга оролцлоо. За энэ нийгэмд одоо ер нь одоо нийт төрөлтийн хувьд бол аваад үзэх юм бол хийсвэр төрөлт одоо нэлээд их хувийг эзэлж байгаа гэж одоо мэдэгдэж байна. Тэгэхээр одоо нөхөн үржихуйн насны эмэгтэйчүүд маань за өөрийгөө жирэмслэлтэнд бэлдэх гэр бүлээ төлөвлөж за жирэмсэн болох хэрэгтэй гэдгийг энэ удаагийн мэдээлэлээр хүргэж байна.